Сайн байцгаана ирэх хүнд сонсогчдоо өнөөдөр радиог нэвтрүүлгээд дамжуулж анх удаа уулзж байна та бүхэндээ. Тэгээд намайг Мөнх Наран гэдэг. Би болохоор Монголд Улаанбаатар их сургууль Солонгос хэлний ангид сураад тэгээд Солонгост Сөүлийн үндэсний их сургуульд гэр бүл хүүхд судлалын чиглэлээр магистрийг хамгаалсан. Бас одоо янсын их сургуульд гэр бүлийн халамжийн чиглэлээр докторийн сургалтанд докторт сурж байгаа хүн байна. Тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ хамт хуваалцах байгаа одоо миний сэдэв болохоор төрсний дараах сэтгэл готрлын талаар та бүхэнтэй хамт ярилцаж одоо хуваалцъя гэж бодож байна. Ер нь бол нөгөө эмэгтэй хүний амьдрал нөгөө 20 наснаас эхэлдэг гэдэг ном байдаг. Гэхдээ сүүлийн үед эмэгтэй хүний амьдрал 2 зураснаас эхэлэг гэсэн бас тийм яриас байдаг те. Жишээлбэл 99 болсноос эхлээд хүний эмэгтэй хүний амьдрал шал өөр шинэ амьдрал эхэлдэг юм а гэдэгтээ бас олон хүмүүстэй ээж болсон олон хүмүүс бас санал нэгтэй байгаа ах гэж бодож байна. За миний хувьд болохоор одоо үндсэн сурсан мэргэжил маань болохоор гэр бүл хүүхд судлалч гэдэг юм уу те. Одоо ийм гэр бүлийн чиглэлээр суралцсан хэдий ч гэсэн яг өөрөө хүнтэй суугаад хүүхд гаргахтал одоо энэ мэргэжилтийг нийлсэн одоо уусч өгөхгүй ч гэдэг юм уу бас те. Жохон зайтай нэг л амьдралд орж ирэхгүй ч гэдэг юм уу тийм тал бас байсан. Тэгээд яг одоо үнтэй суугаад хүүхд гаргаад 2 хүүхд гаргасны дараа бас энэ мэргэжлийнхээ бас чухал бас тэр болохыг өөрөө мэдэрж байгаа. Бас эргэн тойронд байгаа хүмүүстэй ч гэсэн мэргэжлийнхээ онцлог болон бас сурсан зүйлүүдэд хамтдаа хуваалцъя гэсэн тийм сэтгэл бас илүү нэмэгдсэн байгаа. Тэгээд энэ үүнтэй холбоотойгоор та бүхэндээ эмэгтэй хүмүүстэй жирэмсэн болсны дараа бас төрсний дараа хамгийн түрүүн үүсдэг, гардаг одоо нэг бэрхшээлүүдийн нэг болохоор болох төрсний дараах сэтгэл готрлын талаар хамтдаа хуваалцъя гэж бодсон юм аа. За тэгээд олон ээж нарч гэдэг юм уу бас мэдэрдэг байх. Ер нь бол хүмүүс сэтгэл готрол гэдэг болохоор одоо хүмүүст одоо байдаг л нэг мэдрэмж одоо гуйнах ч гэдэг юм уу, гутрах ч гэдэг юм уу тий. Ямар нэг байдлаар одоо хайртай хүн насрах ч гэдэг юм уу тэр үед сэтгэлээр хүмүүс гуйнах мэдрэмжийг авдаг. Эсвэл ажил нэг л сайн бүтэхгүй ч гэдэг юм уу, шалгалтанд унтсан байх ч юм уу, ажилд орч чадахгүй ч яхаа гэдэг юм тий. Тиймэрхүү үед ингээд хүмүүс ингээд гутрах мэдрэмж бол хүмүүст ингээд бас тий төрдөг байгаа. Гэхдээ иймэрхүү энэ гутрах мэдрэмж нь 2-7 хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх түнчлэн ямар шалтгаангүйгээр ингээд байнгын өнөхтэй явах ч гэдэг юм уу. Түнчлэн бас одоо хоолндоо дургу болох эсвэл хоолнд хит дуртай болох хит одоо тийм одоо ховдог гэж яддаг тийм хит их иддэг болдог ч гэдэг юм уу. Эсвэл сэтгэл санааны хувьд одоо докторгүй байнгын гонигтай байх ч гэдэг юм уу. Бас шөндөө нойр хүрэхгүй байх зэрэг иймэрхүү зан үлийн өөрчлөлттэй байдалтай тийм энэ одоо 2-7 хоногоос дээш хугацаагаар үргэлжлэхийг ер нь бол одоо сэтгэл готролыг гэж одоо оншилдог байгаа. За тэгээд ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд одоо тийм маш одоо эмзэг мэдрэмтгий эмэгтэй хүмүүс одоо эрэгтэй хүнээс одоо 2 дахин одоо ийм одоо сэтгэл готрол ордог байгаа. За тэгээд тэгвэл төрсний дараах сэтгэл готролын зүгээр бас тийм энгийн сэтгэл готрлоос ямар ялгаатай вэ, ямар онцлогтой вэ гэдэг талаар хамтдаа ярив. За хүн болгон тэгээд төрсний дараах одоо сэтгэл готрох ч гэдэг юм уу тийм сэтгэл санааны юм докторгүй байдлыг ингээд тодорхой хэмжээгээр одоо мэдэрдэг байгаа. За ер нь бол тэгээ гормоны өөрчлөлт зэрэгээс болоод эмэгтэй хүн төрснийхээ дараа 7 орчим хоногийн дараа одоо тэгээ 7 орчим хоногийн дотор ч юм уу одоо ийм сэтгэл санааны хувьд одоо докторгүй болох тэгээ гинт одоо гониглох гэдэг юм уу одоо иймэрхүү байдал илэрдэг байгаа. Гэхдээ энэ нь болохоор ер нь аяндаа ингээд намжаад дарагдчихдаг. Харин төрснөөс хойш одоо 3-аас 17 хоногийн дараа тий одоо ийм одоо дээрх шинж тэмдэг буюу одоо гинтийн одоо айж дүгшигч гэдэг юм уу тий өмнө нь одоо дуртай байсан юмда дургу болох ч гэдэг юм уу эсвэл одоо гинт нулимс урсах ч гэдэг юм уу тий иймэрхүү эсвэл хүүхдээ сайн харж чадахгүй байгаа гэдэг юм уу байх үедээ ч гэдэг юм уу харж чадахгүй байна гэдэг тийм айдас гэдэг юм уу одоо өөр одоо нэг буруутай мэдрэмж төрөгч гэдэг юм уу те иймэрхүү шинж тэмдэг илэрх нь болохоор энэ одоо төрсний дараах сэтгэл готрол байх нэг байдаг. За тэгээд ерөнхийдөө бол одоо жирийн үед ийм сэтгэл зүгээр жоохон сул хүмүүс ч юм уу эсвэл төр жирэмсэн байх үедээ ийм сэтгэл готрлыг мэдэржсэн хүмүүс
нэлээд хэмжээгээр төрсний дараа сэтгэл гутралд орох магадлал өндөртэй байдаг. За ер нь болохоор төрсний дараа одоо юм сэтгэл гутралын юм хүнд хэлбэр одоо нийт одоо төрсэн эмэгтэйчүүдийн 10-аас 20% одоо юм илэрдэг гэсэн тоо баримт байдаг. За та бүхэн сонсч ирсэн эсхийг мэдэхгүй. Одоо Солонгосын радиогоор ч зурагтаар одоо төрсний дараа одоо эмэгтэй одоо ээжнэр төрсөн ихнэр сэтгэл гутралаасаа болоод хүүхдээ сайн асарч хамгаалж чадахгүй одоо арчилж чадахгүй ашлахгүй байсаар нөгөө хүүхдээ хоолт ижээлийн дутагдлалд оруулаад хүүхд нь үсээд өгсөн тохиолдол ч юм уу эсвэл хүүхдийнхээ амийг одоо хөнөөцсөн ч гэдэг юм уу тиймэрхүү бас хурц юм одоо хэлбэрүүд бас одоо асуудлууд үүссэн тохиолдолд байдаг. За ерөнхийдөө одоо төрсний дараах сэтгэл гутрал нь одоо ингээд гайгүй өнгөрчдөг мэт боловч хурц хэлбэртэй орох юм бол одоо энэ хэмжээгээр төрсэн их болон хүүхэд бас тухайн гэр бүлд маш том асуудлыг үүсгэж болох юм байна гэсэн утгатай юм а. Тийм учраас одоо тийм асуудал үүсгэхэд арга хэмжээ авч бас одоо хурцтгаас нь сэргийлэх нь чухал байгаа гэсэн үг юм. За тэгээд төрсний дараах сэтгэл гутралыг оншилдог арга нь болохоор за та мэдж байгаа Солонгос төрсэн ээжнэр бол мэдж байгаа. Төрсний дараа бид нэр эмнэлэгт очиход нөгөө юуны сэтгэл гутралын одоо ямар хэмжээнд байна гэдгийг одоо тийм тестээр авдаг байгаа. Тэр хэмжээгээр ямар ч хэлээс эхний ээлжинд төрсний дараа ингэ сэтгэл гутрал ямар хэмжээнд байгаа гэдгийг тестээр дамжуулж одоо онцлох боломжтой. Түүнчлэн бас цус багталт болон одоо бамбаа булчирхай үйл ажиллагаа одоо их муудсан байна гэж гэдэг юм уу те. Одоо цусны шинжилгээгээр дамжуулаад бас энэ одоо авдаг оншилдог байгаа. За тэгээд аль болох эрт одоо онцлоод оншилж одоо шаардлагатай арга хэмжээг авахгүй бол одоо дээр хэлсэн ийм одоо хурцтмал хэлбэр нь дээд тал нь одоо 1 жил хүртэл үргэлжилдэг. Тэгээд энэ нь цаашлаад одоо их хүүхдийн одоо бие сэтгэл одоо гэр бүлийн харилцаанд хүртэл маш том асуудлыг үүсгэх магадлалтай учраас тийм асуудал үүсдэг учраас эртхэн одоо оншилт арга хэмжээ авах нь чухал байдаг юм байна. За төрсний дараах сэтгэл гутрал үүсэх шалтгаануудаас янз янзын шалтгаанууд байгаа. За тэгээд хамгийн нэгдүгээрт болохоор ер нь бол одоо эстроген болон прогестерон зэрэг одоо биед гарч байгаа тийм гормоны өөрчлөлтүүд бас их одоо хамгийн одоо нөлөөтэй байдаг. Хоёрдугаарт нь болохоор хүүхэд гарах одоо тийм яалтчгүй хүүхэд гарах төрүүлээд гаргасны дараа эхний хэдэн одоо эхний 1 сараас одоо 3 сар хүртэл хамгийн ачаалалтай хүүхэд хамгийн их арчилгааг шаардсан одоо тийм үе байдаг. За тэгээд энэ үед эмэгтэйчүүдэд одоо хүүхдээ харна, давхар магадгүй одоо гэрийнхээ ажлыг амжуулна гэд маш их одоо ачаалалтай байдаг. Тэгээд дээр нь одоо байнгын гэртээ ингээд хашигтаад магадгүй байнгын идэвхтэй одоо тийм идэвхтэй үйл ажиллагаатай гадуур одоо ажил хэрэгч гэж ярьдаг. Тиймэрхүү эмэгтэйчүүдийн хувьд болохоор ажил хэрэгч байнга ингээ гадуур явж байгаа хүмүүс эртээ суугаад байнга одоо гарч чадахгүй байна гэдэг бол бас их тэднэрт хэцүү санагддаг тийм зүйл байдаг. Ийм одоо байнгын ачаалалтай тэгээд орж гарч чадахгүй байгаа байдал нь тэднэрт маш стресс болоод энэ нь бас одоо хэцүү байдаг байх нь. За тэгээд ийм их ачаалал ирэх үед ээж нартай одоо энэ ачаалтаа эцээд үүнийг давж дуулж чадахгүй байх мэт тийм одоо айдас бас төр юм одоо сэтгэл санаагаар хямардаг байх нэ. За тэгээд дөнгөж төрсэн шинэ ээж нарын хувьд бас нэг тиймэрхүү асуудлууд үлддэг. Одоо анх төрсэн ээж нарт гэж хэлж болох юм. Хүүхэд нь болохоор одоо ингээд өөрийнх нь төсөөлсөн одоо байдлаас шал өөр байдалд хүүхэд төрсний дараа ингээд төсөөлж исэн байдлаас шал өөр байхад бас юм сэтгэл гутрах бас юм асуудал нөхцөл алдаг юм. За өөрөөр хэлбэл хүүхэд одоо тэгээд 10 сар тэгээд төрүүлэх гэдэг нь болохоор хүн ингээд маш том зорилго тавьчихад тэрнийхээ ард гарсны дараа ер нь бол маш том нэг хүнд байдаг тийм сэтгэл зүйн онцлог байдаг гинэ. Одоо маш том зорилго тавьчаад тэрнийгээ давсны дараа хүмүүс гівд ингээд бүх юм хооссон мэдрэмж гэдэг юм үү те. Ингээл энийг л хийх гээл нэг надад би ингэж хичээсэн ч юм уу гэдэг ч юм уу. Одоо ингээл болоо юу ч гэдэг юм нэг ийм мэдрэмж төрдөг хүнд сэтгэл зүйн онцлог байдаг. Тэгээд яг бас нэг үүнтэй адилхан нэг онцлог гэвэл 10 сар одоо тэгээд хүүхдэд тэгээд ингээд гаргаад ирэхэд одоо гаргасны дараа
нөгөө реклам дээр гараад нэг байнгын нээсэн хөрх хөөхт байдаг. Гэтэл нөгөө байнгын нээсэн хөөхт ш нөгөө хөөхт нь байнгын уураад яаж ч арчилж тордоод яаж ч одоо өөр эндээ хүүхдийгээ одоо сэтгэлд нь нийцүүлэх гээд байхад хүүхд нь сэтгэлд нь нийцэхгүй уйлаад илүү юм одоо яагаад байгаа нь мэддэхгүй одоо дүнгийн төрсэн ээжнэр маш их сандарч энэ цаана би одоо яахаар мэдгээ байдаг ч үгүй юм уу тийм энэ нь болохоор тэдэрт маш их одоо ачааллыг бас өгдөг байх нь. За тэгээд ер нь бол бас тэгээд тэр хэмжээгээр нөгөө нэг одоо хүүхдэд төрсний дараа одоо удалгүйтэй энэ одоо баярлсан юм догдолсон байдал нь одоо алга болоод ингээд ядарч эцэгч гэдэг юм уу тий бас тиймгүй одоо байдал үүсдэг байх нь. За тэгээд нөгөө ээжд бас ээж хэрэгтэй гэдэг үг байдаг штэ тий тэгээд яг тэр шиг нөгөө ээж нэр одоо хүүхдийнхээ одоо бүх одоо хоолундыг хийж өгөн бүх зүйлийг нь хийж өгөн эргээд гэтэл нөгөө нэг өөрийг нь ойлгож байгаа ч гэдэг юм уу өөрт нь эргээд ирж байгаа юм байхгүй ч гэдэг юм уу тэр тохиолдолд ээж нар маш их хэцүү би одоо бүхний төлөө зориуллаад байдаг. Гэтэл өөрөө маш ачаалтай байдаг. Өөрт нь ингээ ойлгоод өөрт нь зориулж байгаа зориултаа авахгүй. Гэтэл яг нөхөр нь бас энд тий одоо оролцоо султай байх нь бол ээж нарт бүр энэ байдал нь маш их одоо тий хэцүү болгодог байгаа. За тэгээд түүнээс гадна бас одоо дөрөвдүгээрт болохоор тий одоо юунууд ээж нар болохоор одоо өөрөө тийм би сайн ээж байж чадах болов ч гэдэг юм уу тий хүүхдэд ямар нэг юм одоо буруу өсгöd байгаа юм биш үстэй хүүхдэд минь ямар нэг одоо буруу одоо муу юм болчих үедээ гэсэн тийм айдастай холбоотой бас тэр айдснууд бол юм сэтгэл готрах бас нэг шалтгаан болдог байна. Өвдчүүдээ би сайн ээж байж чадчих байгаа болов гэсэн тийм бодлоод байдаг. За тэгээд ийм одоо тайван бас байдал төгшөртэй байдал нь хүүхдэд одоо төрсний дараа сэтгэл готрол хүрэх бас нэг шалтгаан болдог байна. За 5 дугаарт нь болохоор одоо ээж нар тий одоо төрсний дараа бас одоо өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж нь унах үед бас одоо тий одоо төрсний дараа сэтгэл готролдог. За жишээлх юм бол би одоо ингээд одоо жирсэн байх хугацаанд жин нэмдэг тэгээ ийм одоо бүдүүн болчихлооч гэдэг юм уу би эргээд нөгөө гой сайхан нарийнхан болж чадах болов гэдэг юм уу тий чадахгүй байхтаа гэсэн юм айдас одоо тийм мэдрэмж төрөхөд өөрийгөө үнэлэх үнэлгээ нь буураад тэгээд бас нэг хүнд ч хэрэггүй болсон гэсэн тийм айдас төрдөг. За ялангуяа энэ үед бас нөхрийн дэмжлэг маш чухал байх нь. Ер нь бол ямар ч сэтгэл гутрал төрсний дараа сэтгэл гутрал юм үү те сэтгэл зүйн байдалд нөхөр яаж эхнэрээ сайн ойлгож байна, дэмжиж байна, мэдэрч байна гэдэг бол маш чухал. Ямар ч үед нөхөр нь сайн ойлгоод бас сэтгэлийн засаад ямар байдалтай байгааг нь мэдрээд авах юм бол харьцангуй тийм ээжнэр одоо сэтгэл зүйн үед бас маш дэмжлэгийг авч чадж байгаа тохиолдолд ийм сэтгэл зүйн гутралын хүнд хэлбэрт орохоос ер нь сэргийлж чаддаг. Нөхөр юм өөр хин нэг найзын ч гэдэг юм уу те хин нэгний нөлөө маш чухал байгаа. За тэгээд 6 дугаарт нь болохоор одоо гэрт нь ингээд ирж чад туслаад ах хөнгүү туслах хөнгүү үед те эсвэл ганцаараа ингээ гэртээ хашигдсан юм шиг юм одоо ганцаардах мэдрэмж төрөхөд бас энэ сэтгэл санааны байдал те одоо маш хэцүү байх шалтгаан болдог. За солонгост байгаа ээж нарын хувьд болохоор одоо ээж нь ч юм уу те эгч нь ч юм уу эсвэл хин нэг ингээд ойрхон хүн ирээд туслаад авах юу бол маш багтай одоо тийм одоо туслах юм тийм одоо тийс Монголд байгаад ээж аваасаа тусламж авах эгчээсээ тусламж авахаас авахтай харьцуулахад бас нэг тийм их сайн байж чаддаггүй. За тэгээд энэ үед одоо нөхөр нь ажиллаа хийгээд ажил нь оройтаад гэртээ орой ирэх юм бол те энэ нь бол ээж нарт бас илүү сэтгэл санаагаар ганцаардах бас тийм гол шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл өдөрт ингээл те нэгээс өдөрт ингээд одоо няраа хүүхэд нь өөртөө хүүхэдтэй зориулаад юм хийгээд байхад хүүхэд нь тэрийг ойлгохгүй мэдрэхгүй хүнтэй хамт байгаа юм шиг боловч тэр нь одоо хүн гэхэд хэцүү шүү дээ няраа хүүхэд чинь мэдрэхгүй харилцахгүй ямар ч харилцаа үүсэхгүй байгаа учраас гэтэл нөхөр нь ирэхгүй оройтаад бас нэг ямар ч нэг юм харилцаа үүсгэж чадахгүй ярьж чадахгүй сэтгэлээ онгойлгож чадахгүй болохоор энэ бас эргээд эсэргээр бас ээж нарт бүр илүү нөгөө солонгосоор тавда пада гэж ярьдаг те тавда пада болоод айгу бачураад тэгээд одоо маш тийм ганцаар хэцүү байх бас нэг тийм одоо шалтгаан болдог байна. За тэгээд сая дурдсан эдгээр одоо ийм одоо сэтгэл зүйн те өөрчлөлтүүд нь гарах үед тэгээд
бас төрсөн эхийг одоо тий одоо тэр одоо ээжийг одоо гэр бүлийнхнийх нь сайн ойлгохгүй байх ч гэдэм үү тий бас түүнээс гадна одоо эдийн засгийн нөхцөл гэдэг юм уу тэр нь одоо сайн бас байх зэрэг юм орчны нөхцлүүд нь ээж нарт эргээд энийг одоо сэтгэл зүйн гутралтай тий одоо гутарч одоо хямарч докторгүй байж хямарч гутарч тэгэд энэ одоо сэтгэл зүйн гутралын одоо хурц хэлбэрт орох юм шалтгаан болдог байна. За тэгвэл ийм сэтгэл зүйн гутралтай одоо орсон ч гэдэг юм уу эсвэл одоо эргэн тойронд ийм шинж тэмдгүүд илэрж байгаа хүмүүс байх юм бол яах ёстой вэ гэдэг талаар бүгдээрээ ямар арга хэмжээ авах ёстой гэдэг талаар одоо та бүхэнд ярьж ярив. За нэгдүгээрт нь ийм төрсний дараа иймэрхүү сэтгэл зүйн гутралын үе байдаг гэдгийг урьдчилаад мэддэг байх нь маш одоо чухал байгаа. Тийм сэтгэл зүйн гутралын үе байдаг гэдгийг мэдэх юм бол одоо арай тайван хүлээцтэй нэг ийм үе байдгийн шүү гэдгийг те мэдрээд бас арай хүлээцтэй хандах тайван гэд суулгах боломжтой болдог. За хоёрдугаар болохоор одоо ийм одоо сэтгэл зүйн миний сэтгэл ямар байна, ямар мэдрэмж төрж гин гэдэг байдлаа эргэн тойрныхоо хүмүүстэй маш ингээд чөлөөтэйгээр буюу үнээр нэгээд сэтгэл зүйн мэдрэмжээ зөв сайн хуваалцах хэрэгтэй байгаа. Тэгжээж бас бусд хүмүүс таныг ойлгох илүү бусд хүмүүс таныг ойлгох одоо өөрийгөө бас сайн илэрхийлэх нь эргээд ингээд тий одоо ойлголцох илүү одоо гол бас одоо боломж болдог. Түүнчлэн одоо нөхрөөрөө ч гэдэм үү те одоо хөршөөс хин нэгнээс тусламж гуйхаас буу айгаар оройн хоол хийхдээ нөхрөөрөө одоо бэлдүүлдэг ч гэдэм үү те эсвэл хөрш чи одоо дэлгүүр явна гэвэл хөршөдөө нэг ийм тийм аваад ирээч гэж захих ч гэдэм үү те иймэрхүү маягаар ямар нэг юм хийхдээ бусдаас тусламж гуйхаас ерөөсөө санаа зовхгүй те санаа зовхгүй айхгүй байх нь маш чухал байдаг. За тэгээд бас нөхөртөө бас урьдчилаад одоо ингээд тэгээд төрсний дараа юм эмэгтэйчүүд бас юм сэтгэл готролч юм уу тий сэтгэл санааны докторгүй юм тайван бас байдаг юм биш шүү байдаг шүү гэдгийг урьдчилаад бас хэлж өгөх юм бол энэ нь эргээд нөхөр чинь таныг ойлгох бас арай хүлээцтэй хандах бас юм одоо боломж олж өгдөг байгаа. За түүнээс гадна төрсний дараа бас сэтгэл готрол үүсэх хамгийн том шалтгааны нэг нь бас одоо маш их ачаалттай байдгаас тий одоо готрох шалтгаан болдог гэсэн. За тэгээ тийм болохоор ийм одоо ачаагаа одоо төрч болоо буулгаад алжаал тайлах цагийг бас ийм өөрийгөө сэргээх тийм цагийг гаргаж авах нь чухал юм байна. Ямар нэг амттан идэх ч гэдэм үү эсвэл найзтайгаа уцаараа ярих саунд суух зэрэг тий ингээд өөрийнхөө бие сэтгэлийг сэргээх юм цагийг гаргаж өөрийгөө цэнэглэж өгөх нь чухал байгаа. Мөн одоо хүүхд төрлөө гэд те одоо нөхөртөөгөө ингээ харилцах одоо зөвхөн хүүхдтэй анхаарад идэм үү те одоо нөхөртөөгөө харилцаагаа те ингээ бүр тасаж болохгүй. За яагаад гэвэл бид нэр те одоо ээж болохоос өмнө эхнэр байсан. Тэгээд эхнэр одоо хүүхд гарсны дараа ч гэсэн эхнэр гэдэг те одоо байр суурь маань чухал учраас бас ингээд нөхөртөөгөө сайн ярилцаж бас те сэтгэл зүгээ ярилцаад яах вэ гэдгийг оройн цагаар ч юм уу те ингээд тусдаа ярьж бие биенийг ойлгохын цагийг гаргаж байх нь бие биенээ илүү сайн ойлгоод бас үүссэн асуудал зөрчлийг те одоо хуцдуулахгүйгээр шийдвэрлэх юм боломж одоо цаг болж болдог байна. За тэгээд эцэст нь те одоо дүгнэж хэлэхэд одоо бүгдээрээ сэтгэл гутралын юм үе байдаг гэдгийг та бүхэн мэдж авах хэрэгтэй. Бас одоо түүнийгээ бусдад одоо нуулгүй хэлж тэ санаа зовлгүй тусламж гуйх хэрэгтэй. Нөхөртөөгөө бас сайн ярилцаж одоо үүргээ тэнцвэртэй хуваарлах нь маш чухал юм аа. Бас өөрийгөө цэнэглэж одоо цэнэглэх ямар нэгэн зүйлийг олж аваад тэ түүнийгээ хийж арга хэмжээ авч байх нь чухал шүү гэдгийг та бүхэнд бас онцолж хэлье. За тэгээд төрсний дараа ээж нарт бас тий одоо хамгийн чухал хүн одоо нөхрүүд нэдэг. Тэгээд нөхрүүд нь маш сайн ойлгоод дэмжиж тий одоо тусалж байх юм бол тэр үед эмэгтэйчүүд тий одоо эхнэрүүд ямар ч бас хэцүү асуудлаа давах юм хүчийг олж авдаг гэдгийг бас тий бас онцолж хэлмээр байна. За тэгээд өнөөдөр та бүхэндээ би төрсний дараа сэтгэл гутралын одоо шалтгаан
болон түүнийг яаж даван туулах гэдэг талаар хамтдаа ярилцж өглөө. Тэгээд энэ талаар та бүхэн бас асууж сонирхох зүйл байвал бас асууж асуухыг хүсэж байна. Тэгээд манай нэвтрүүлгээд за миний хувьд болохоор 7 хоногийн сар бүрийн 1-3 дахь 7 хоногийн 2 дахь өдөр та бүхэнтэйгээ бас юм одоо хүүхд төсгөхтэй холбоотой болон гэр бүл эхнэр нөхрийн харилцаач гэдэг юм уу те энэ зүйлээр холбоотой бас юм яриаг бас ингээд 2 дахь өдөр болгон та бүхэнд хүргэх болно. Та бүхэн бас хамт байгаад сонирхож асуултаа сонирхож асууж бас хамт байхыг хүсэж байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээ үүгээр өндөрлөё.